Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сонноос угаас та бүхэндээ дараагийн мэдээнийхээ ээлжид дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. Энэ дугаараар гадны улсуудаас Европын холбооны орнууд руу онлайнаар бараа худалдан авахд нэмэлт татвар ноогддог болсон тухай. Европын орнуудын ядуурлын болон хөгжил цэцэглэлийн индекс. Чех дахь дундаж цалингийн мэдээлэл бүс нутгаар болон салбараар. Чехэд тодорхой хүрээний эмэгтэйчүүдэд төрхийн өмнө болон дараа олгох тэтгэмж дэмжлэгийн тухай. Европ жолооч нарын зан авир, ёс суртахууны тухай судалгаа болон Чехийн хурдны замын тасалбарын тухай 7 дугаар сараас Чехэд хэрэгжиж эхлэх зарим дүрм журам үйл ажиллагаа болон 7 дугаар сард Праг болон Чехийн зарим хотуудад үнэгүй үзэж болох үзүүрүүдийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтлээ. Гадны улсуудаас Европын холбооны орнууд руу онлайнаар бараа худалдан авахд нэмэлт татвар ноогддог боллоо. 2026 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн Европын холбооноос гаднах орнуудаас Европын холбооны орнууд руу онлайнаар хямд буюу 150 еврогоос бага үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахд нэмэлт 3 еврогийн татвар ногдуулдаг боллоо. Өнөө хүртэл онлайнаар захиалсан 150 евро хүртэлх үнийн дүнтэй багцад Европын холбоо руу нэвтрэхэд нь галийн татвар ногдуулдаггүй байсан. Тийм ч учраас Temu, Shein, AliExpress зэрэг хятадын онлайн дэлгүүрээс Европ дахь хэрэглэгчид маш хямд бараа бүтээгдэхүүнүүдийг галийн татваргүй авах боломжтой байсан бөгөөд энэ төрлийн захиалгууд нь Европын холбоон дахь нийт онлайн импортын 93% орчим хувийг эзэлдэг байжээ. Энэ нь цаашлаад дотоодын буюу Европын жижиглэнгийн худалдаачдын өрсөлдөх чадварт эрс сөргөөр нөлөөлж байсан тул Европын холбооноос дээрх шийдвэрийг гаргасан байна. 3 еврогийн татвар нь таны захиалсан багц бүрт ганц удаа ноогдох татвар биш юм. Харин багцад орсон бүтээгдэхүүний төрөл тус бүрээр тооцогдох аж. Өөрөөр хэлбэл HS код буюу бараа бүтээгдэхүүний галийн ангиллын код тус бүрт 3 еврогийн татвар тооцогдно. Жишээ нь та 1 ноолуурын цамц, 2 даавын цамц бүхий багц захиаллаа гэж үзвэл ноолуур болон даавын эдлийн галийн ангиллын код ялгаатай тул 1 ноолуурын цамцтай нь 3 евро. Харин 2 даавын цамцтай нь нийлүүлээд 3 еврогийн татвар гээд нийт тус багцанд 6 еврогийн татвар ноогдох юм. Энэхүү 3 еврогийн галийн татвар нь төр зурах бөгөөд 2028 оноос Европын холбоонд галийн татварын реформ хэрэгжиж эхлэх хүртэл хүчин төгөлдөр байна. Энэ хугацаанд Европын холбооны гаалаар орж ирсэн жижиглэн худалдааны багц бүрийг наривчлан шалгах бөгөөд шалгалтын явцад уг татвараас зайлсхийх гэс ямар нэг оролдлого зөрчлүүд гарч ирэх аваас тухай бүрт нь импортын дүрм журам нэмэлт өөрчлөлт оруулж 3 еврогийн татварыг заавал төлөх нөхцөлийг хангаж ажиллана хэмээн Европын холбооноос мэдэгджээ. Мөн энэхүү гаалын шалгалт дэмэгдэж буйгаас үүдээд захиалагчийн гар дээр захиалга нь хүрэх хугацаа уртсах магадaltaйг анхааруулсан байна. Дээрх татвараас гадна гаалын шалгалтын хураамж нэрийн дор багц бүрт 2 еврогийн хураамжийг энэ оны 11-р сараас ногдуулж эхэлнэ. Гэхдээ Франц, Бельги, Герман, Люксембург, Нидерланд зэрэг Европын холбооны зарим орнуудад энэхүү хураамжийг 11-р сараас өмнө нэвтрүүлэхээр болжээ. Хэрв та Европын холбооны улсад амьдардаг бол онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа дээрх татвар хураамжууд бий болсонтой холбогдуулаад дараах зүйлсийг анхаараарай. Таны авах гэж буй бараа Америк, Хятад, Англи зэрэг Европын холбооны гаднах улсаас танд хүргэгдэх үү? Эсвэл Европын холбооны аль нэг улс дахь агуулгаас хүргэгдэх үү? Хэрв Европын холбоон дахь агуулгаас хүргэгдэх бол дээрх татвар хураамжийг та нэмж төлөхгүй гэсэн үг. Онлайн дэлгүүрээс бараа сонгохдоо үнийн дүнд татвар багцсан эсхийг сайтар шалгах хэрэгтэй. Сонгосон барааг сагсанд хийхээс өмнө үнийн дүнд татвар багтаагүй байж болох бөгөөд яг төлбөрөө хийх үед нэмэлт татвар болон хураамж барааны төрлөөсөө хамааран нэмэгдэх магадaltaй гэдгийг санаарай. Европын холбооны орнуудын ядуурлын түвшин болон хөгжил цэцэглэлийн индекс. Европын холбооны орнуудад ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлт бүлэгт хэдий хэмжээний хүмүүс хамрагдаж буй талаар судалгааг жил бүр хийдэг. Энэхүү эрсдэлт бүлэгт ядуурлын эрсдэл, материаллог болон нийгмийн хүнд хэлбэрийн хомсдол, ажлын эрчим маш бага гэсэн 3 эрсдлийн дор хаяж нэгийг нь мэдэрч буй өрхүүдийг хамруулж тооцдог. 2025 оны судалгааны үр дүнг энэ оны 4-р сарын 30-нд Eurostat нийтэлсэн байна. Уг тайланд Европын холбооны хэмжээнд нийт 92.7 сая хүн буюу Европын холбооны нийт хүн амын 20.9% нь ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлт бүлэгт хамрагдаж байна гэжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 600 мянга орчмоор буурсан тоо юм. Европын холбооны гишүүн орон төс бүрээр нь авч үзвэл ядуурл нийгмээс гадуурхагдах түвшин хамгийн өндөр улсууд нь Болгарт 29%, Грект 27.5%, Румынд 27.4% байсан бол хамгийн бага улсууд нь Чехэд 11.5%, Польшид 15%,
Словенд 15.5% байжээ. Ажилгүй эсвэл боловсролын түвшин доогуур байх нь ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлт бүлэгт хамрагдах хамгийн том шалтгаан болж байна гэж энэхүү судалгаанаас дүгнэж болохоор байгаа юм. Тодорхойлбол Европын холбооны нийт насанд хүрэгчдийн зөвхөн бага дунд боловсрол эзэмшсэн иргэдийн 34.2% нь энэхүү эрсдэл бүлэгт багтаж байгаа бол зөвхөн бүрэн дунд боловсролтой иргэдийн 19.2%, дээд боловсролтой иргэдийн 10.3% нь энэ бүлэгт багтаж байна. Мөн ажилгүйчүүдийн 66.3%, хөдөлмөрийн зах зээл дээр идэвхгүй иргэдийн 44.3% нь энэ бүлэгт багтаж байгаа бол эсвэргээрээ тэтгэврийнхний 17.6%, ажил эрхлэгчдийн 10.9% нь буюу харьцангуй бага хэсэг нь энэ бүлэгт тус багтаж байна. Харин одоо Европын улсуудын хөгжил цэцэглэлийн индекс буюу Prosperity Index-ийг танилцуулъя. Улс орнуудын хөгжил цэцэглэлийн индексийг тогтмол хугацаанд тооцоолон гаргадаг олон байгууллага байдаг. Жишээ нь Английн Prosperity Institute нь дэлхийн 167 орны хөгжил цэцэглэлийн индексийг жил бүр гаргадаг байсан ч 2023 оноос хойш жагсаалтаа шинжилгээгүй байна. Мөн Чехийн Европа-Data их төслийн баг жил бүр Европын холбооны орнуудын хөгжил цэцэглэлийн индексийг тооцоолон нийтэлдэг. Харин энэ удаа та бүхэндээ сүүлийн 30 жилийн турш дэлхийн 164 орны хөгжил цэцэглэлийн индексийг жил бүр тодорхойлон нийтэлж буй Америкийн Atlantic Council хэмээх эрдэм шинжилгээний байгууллагын энэ онд нийтэлсэн тайлангаас танилцуулъя. Atlantic Council нь хөгжил цэцэглэлийн индексийг тооцоолохдоо Дэлхийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, VDM зэрэг олон их усүрээс цуглуулсан өгөгдөлтөөр дараах үндсэнд 6 үзүүлэлтээр дүн шинжилгээ хийдэг байна. Үүнд хувь хүний хөгжил цэцэглэлийг илэрхийлэх, орлого, боловсрол, эрүүл мэнд гэсэн 3 үзүүлэлт, олон нийтийн хамтын хөгжил цэцэглэлийг илтгэх, хүрээлэн буй орчин, тэгш бус байдал, нийгмийн цөөхий аж байдал гэсэн 3 үзүүлэлт тус багтана. Дээрх 6 үзүүлэлтийн дундаж оноогоор хөгжил цэцэглэлийн индекс илэрхийлэгдэх бөгөөд энэ ононоос нь хамааруулаад 164 орныг өндөр, дунд, бага, маш бага хөгжил цэцэглэлтэй гэсэн 4 бүлэгт хуваажээ. Жагсаалтаас харахад өндөр хөгжилтэй гэсэн бүлэгт нийт 41 улс багтсны 29 нь Европ тивийн улсууд байгаа бол Зүүн Аз Номхон далайн бүсээс 6 улс, Хойд Америкаас 2 улс, Дундад Аз, Хойд Африкийн бүсээс 2 улс, Латин Америк Карибын тэнгисийн бүсээс 1, Сахарын өмнөд хэсгийн Африкаас 1 улс тус багтсан байна. Жагсаалтыг бүхлээр нь авч үзвэл Норвеги, Исланд, Дани, Швед, Ирланд, Швейцар, Бельги, Финланд, Нидерланд, Словен, Люксембург, Чех, Герман гэсэн дараалалаар эхний 13 байрыг Европын улсууд эзэлжээ. Харин Европ тивийг дангаар нь авч үзвэл нийт 43 улс тус жагсаалтанд багтснаас 29 нь өндөр, 13 дунд хөгжил цэцэглэлтэй гэсэн бүлэгт багтсан бол ганцхан Босни ба Херцеговин улс 64.4 оноогоор 87 дугаар байранд бичигдэж бага хөгжил цэцэглэлтэй гэх бүлэгт багтжээ. Дашрам дуртахад Монгол улс маань энэхүү жагсаалтанд 66.4 оноогоор 82 дугаар байранд орж дундаж бүлэгт сүүл мушгин багтсан байна. Чех дахь дундаж цалин 50,000 крон давлаа. Чехийн статистикийн хорооноос мэдээлснээр 2026 оны эхний улиралд улсын хэмжээнд дундаж цалин 50,282 кронд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.1%-аар буюу 3,789 кроноор өссөн дүн юм. Харин инфляц энэ хугацаанд 1.6% байсан гэдгийг тооцож үзвэл дундаж цалингийн бодит өсөлт нь 6.4% байна. Дээр дурдсан цалингийн хэмжээ нь медиан буюу голч цалин бус. Дундаж цалин гэдгийг та бүхэн анхаараарай. Дундаж цалин нь нийт цалингийн хэмжээг ажилчдын тоонд хувааж гаргасан дүнг хэлдэг бол голч цалин гэдэг нь хамгийн бага цалингаас хамгийн их цалин хүртэл эренблэхэд дунд нь орших утгыг хэлдэг. Тиймээс эрс өндөр хэмжээний цалин авдаг цөөн тооны хүн байхад л дундаж цалингийн дүн өндөр гарах боломжтой. Ийм ч учраас дундаж цалин ихэнхдээ голч цалингаас өндөр байдаг. Чехийн статистикийн хороо энэ удаад голч цалингийн мэдээллийг нийтэлсэнгүй, зөвхөн дундаж цалин улсын хэмжээнд болон аймаг тус бүрээр мэдээлжээ. Аймагуудын тухайд 2026 оны 1-р улирлын байдлаар хамгийн өндөр цалинтай нь Праг хотод 67,945 крон, Өмнөд Моравт 49,510 крон, Төв Бохемд 49,145 крон байсан бол хамгийн бага цалинтай нь Карловы Вард 42,391, Слинд 43,072, Оломоуцад 43,819 крон тус байна. Харин салбар тус бүрээр авч үзвэл хамгийн өндөр цалинтай нь мэдээлэл харилцаа холбооны салбар 98,776 крон, санхүү даатгалын үйлчилгээний 89,091 крон, эрчим хүчний салбар 87,404 крон байсан бол
Хамгийн бага цалинтай нь зочид буудал нийтийн хоолны үйлчилгээний салбар 30,688 крон. Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн салбар 37,059 крон. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 40,650 крон тус байсан байна. Чех улсад энэхүү дундаж цалин 2014 оноос хойш тогтвортой өссөөр иржээ. Хэдий тийм боловч цагийн дундаж цалингаараа Чех улс Европын холбооны 27 улс дундаа доогуур буюу 7 дугаар байранд жигсэж байна. Одоо та бүхэндээ Чехэд тодорхой хүрээний жирэмсэн эмэгтэйчүүд болон оюутан ээжүүдэд олгох тэтгэмжийн тухай хуулиудыг танилцуулъя. Төрхийн өмнөх 2 сарын хугацаанд олгох тэтгэмж. Предпородны Родичевска буюу төрхийн өмнөх тэтгэмжийг зорилттой бүлгийн эмэгтэйчүүдэд сар бүр 15,000 кроноор төрхийн өмнөх 2 сарын хугацаанд буюу нийт 30,000 крон олгох тухай хууль батлагджээ. Энэ мөнгө нь цоошин төрлийн тэтгэмж биш юм, харин тогтсон ажил орлогогүй буюу матерска бидний нэрлэж заншилснаар декретний мөнгө авах боломжгүй эмэгтэйчүүдэд Родичевска буюу төрсний дараа олгож эхэлдэг хүүхдийн мөнгнөөс нь урьдчилж 2 сарын мөнгийг нь олгож байгаа явдал юм. Энэхүү төрхийн өмнөх тэтгэмжийг авах нөхцөл нь бусад талаараа Родичевска буюу төрсний дараа сар бүр авдаг тэтгэмж авахтай адил байх ба өргөдлөө биеэр болон цахимаар уушад праца буюу хөдөлмөрийн албанд мэдүүлж авна. Гэхдээ төрсний дараа Родичевскагаа үргэлжлүүлэн авахын тулд уушад працад хүсэлтээ дахин өгөх шаардлагатайг анхаараарай. Төрхийн өмнөх тэтгэмж олгох тухай хууль 2027 оны 1-р сараас хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Чехийн нийгмийн халамжийн цахим систем хэсэгчлэн нэвтрэх юм байна. Уг цахим систем нь энэ оны 7-р сараас хэрэглээнд орох төлөвлөгөөтэй байсан боловч техникийн бүрэн байдал хангагдаагүй улмаас инхүү хойшилжээ. Тодорхойлбол 2027 оны 1-р сараас эхлэн төрхийн өмнөх тэтгэмжтэй холбоотой хэсэг нь хэрэглээнд орох бол 2027 оны 7-р сараас төрсний дараа олгогддог хүүхдийн мөнгөтэй холбоотой хэсэг мөн оюутан ээжид зориулсан тэтгэмжийн хэсэг нь хэрэглээнд нэвтрэнэ. Харин хүүхэд төрөх үед нэг удаа олгодог тэтгэмж буюу породны, оршуулгын тэтгэмж буюу похшебны зэрэг нийгмийн халамжийг захимжуулахгүй байхаар шийдсэн байна. Оюутан ээж нарт зориулсан дэмжлэг. Чехийн ихтэй сургууль болон мэрэгжлийн сургуульд бүтэн цагаар сурдаг бага насны хүүхэдтэй оюутан ээж нарт 2026 оны 9-р сараас эхлэн хүүхдийн асрагчид гаргах зардалт нь нэмэр болох зорилготой дэмжлэг буюу Лидачковныг олгож эхэлнэ. Бага насны хүүхэдтэй бүтэн цагаар сурч буй ээжүүд хичээлдээ суухдаа хүүхэд асрагч хөлслөх шаардлага гарах нь түгээмэл байхаас гадна хүүхэд асрагч хөлслөхөд хөрөлцөх үз орлоготой байх нь ховор. Тиймээс энэхүү асуудлыг шийдэх үүднээс Чехийн засгийн газраас дээрх тэтгэмжийг олгохоор болсон байна. Ингэхдээ сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 3.1-тэй тэнцэх мөнгийг зөвхөн хичээлийн жилийн саруудад хүүхэд нь 1.5-аас 3 настай байхад олгоно гэжээ. Европ жолооч нарын аюултай зан авир ба ёс суртахуунгүй байдлын судалгаа. Францын Вонсе Отогут сангаас жил бүр хийдэг хариуцлагатай жолоодлагын барометр хэмээх судалгааны 16 дахь удаагийн буюу 2026 оны судалгааны үр дүн гарчээ. Энэ удаагийн судалгаанд Европын 11 орны 12,100 жолооч хамрагдсан бөгөөд үүнд Чех улс анх удаа хамрагдсанараа онцлог болж байна. Тус судалгаагаар жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хэрхэн авиралдаг бөгөөд өөрсдийгөө хэрхэн дүгнэдэг талаар авч үздэг. Цаашлаад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хэрэг болох үз мэдээллийг боловсруулахыг зорддог байна. Судалгааны үр дүнг ерөнхийлөн авч үзвэл Европ жолооч нарын 82% нь бусад жолооч нар зам дээр түрэмгий авирлах үе гэж имээдэг. 49% нь бусад жолооч руу хараал хилдэг. 45% нь дургүй хүргэсэн жолооч руугаа сигналддаг. 28% нь дургүй хүргэсэн жолоочийн машиныг шахдаг. 17% нь өөр жолоочтой маргах гэж машинаасаа буудаг гэжээ. Харин дүрм сахих тал дээр тэдний 83% нь хурдны хязгаарыг цөөн хэдэн км цагаар хэтрүүлдэг гэсэн бол 55% нь аюулгүй зай барьдаггүй. 50% нь хурдны зам дээр нэгдүгээр игнээс сул байсан ч голын игнэгээр явдаг. 17% нь байнга суудлын бүс зүүгээд байдаггүй гэсэн байна. Мөн 77% нь жолоо барьж байхдаа утсаа эсвэл GPS-ийг хэд тохиргоог оролддог. 58% нь Bluetooth чихвчээр утсаар ярьдаг бол 21% нь чихвчгүйгээр утсаа барьж ярьдаг. 24% нь мессеж уншдаг эсвэл бичиж илгээдэг. 78% нь 2 секундээс урт хугацаагаар замаас нүдээ салгадаг гэжээ. Цаашлаад судалгаанд оролцогчдын 30% нь маш их
ядарсан үедээ ч жолоо барьдаг гэсэн бол 5% нь согтуугаар жолоо барьж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэдийгээр бодит байдал ийм байсан ч жолооч нар өөрсдийгөө хэтэрхий өндрөөр үнэлдэг нь мөн судалгаагаар илэрсэн байна. Тодорхойлбол тэдний 97% нь өөрийн жолоодлагын талаар ядаж нэг эерэг зүйл хэлж байсан бол 73% нь өөрийгөө сонор сэрэмжтэй жолооч гэж дүгнсэн байна. Мөн 24% нь өөрийгөө соёлтой боловсон гэж дүгнсэн бол ердөө 2% нь түрэмгий, ганцхан хувь нь хариуцлагагүй жолооч гэж тус өөрсдийгөө дүгнжээ. Эсвэргээрээ тэдний дийлэнх нь буюу 64% нь бусад жолооч нарын талаар дор хаяж нэг сөрөг зүйл хэлсэн бол 17% нь түрэмгий, 47% нь хариуцлагагүй гэж бусад жолоочийг дүгнжээ. Чехийн хурдны замын тасалбарын вебсайт gov.cz домен руу шилжлээ. Чехийн төрийн үйлчилгээний бүх вебсайтуудыг бусад сайтуудаас ялгаруулах, мөн аюулгүй байдлыг хангах үүднээс gov.cz гэсэн өргөтгөлтэй болгож байгааг нь. Тиймээс хурдны замын тасалбарын худалдаа үйлчилгээ урд нь e-даалниц.cz сайт дээр байдаг байсан бол одоо e-даалниц.gov.cz хаяг дээр байрших болжээ. Одоохондоо хуучин сайт нь ажиллагаатай хэвээр байгаа бөгөөд уг хаягаар хандахад автоматар шинэ хаяг руу хандалт шилжиж байгаа юм. Мөн хуучин сайтаас худалдан авсан тасалбараа шалгах, удирдах үйлдэлийг шинэ сайт дээр асуудалгүй хийх боломжтой. Харин домен хаяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор лавлах төвийн имэйл хаяг өөрчлөгдөж info@e-daалниц.gov.cz болсныг анхаараарай. Мөн цаашдаа хувийн мэдээлэлээ алдах, цахим залилан дүртэх зэрэг эрсдлээ сэргийлэхийн тулд зөвхөн gov.cz гэсэн өргөдөлттэй сайтаар хандаж байхыг зөвлөж байна. Одоо та бүхэндээ 7 дугаар сараас Чехэд хэрэгжиж эхлэх дүрм журмуудыг танилцуулъя. 7 дугаар сарын 1-ээс эхлэн 45 ба түүнээс дээш насны ВЗП-гийн даатгалтай эмэгтэйчүүд хөхний хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээ буюу маммограмыг өрхийн эмч эсвэл эмэгтэйчүүдийн эмчээс бичиг авалгүйгээр шууд хийлгэх боломжтой боллоо. Энэхүү шинжилгээнд 45 хүрсэн эмэгтэйчүүд 2 жил тутамд 1 удаа орж байхыг зөвлөдөг. Нохой тэжээгчид болон үржүүлэгчид 7 дугаар сарын 1-ээс эхлэн нохоогоо центральны эвиденц ПСУ буюу нохой бүртгэлийн төвд заавал бүртгүүлдэг болж байна. Мал эмнэлгүүд бүртгэлийг хамгийн ойр болох галзуу өвчний эсрэг вакцинжуулалтаас өмнө хийх ёстой бол үржүүлгийн газрууд нохойг шинэ эзэнд нь хүлээлгэн өгөхөөс өмнө бүртгэлжүүлсэн байх ёстой. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд 300 мянга хүртэлх короны торгуул ногдно. Мөн 7 дугаар сарын 1-ээс эхлэн өрхийн эмчийн жороор олгодог эм бэлтгэлийн жагсаалтад нэмэлтээр 1200 гаруй нэр төрлийн эм бэлтгэл орж байна. Үүнд урд нь заавал тусгай мэрэгжлийн эмчийн бичгээр олгогддог байсан эмүүд буюу тухайлбал астм, чихрийн шижин, депресс, эпилепси, анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтэй эмгэг буюу ADHD, зүрхний эмгэг, яс сэргэжилт гэх мэт өвчин дуудаг эмүүд багтжээ. 7 дугаар сард Праг болон Чехийн бусад нутгаар хуваарийн дагуу 3-7 хоногоор халуун ус тасарна. Тиймээс та бүхэн гэртээ хизээ халуун ус тасрахыг мэдхийг хүсвэл танаа байрыг усаар хангагч компани вебсайт эсвэл харьяалагдах хорооныхоо вебсайт Facebook хуудсыг шалгаарай. ОСВЧ буюу хуваарай бизнес хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын төлбөр буурлаа. Энэ оны 1-р сараас эхлэн хуваарай эрхэлж буй хөдөлмөр нь лавны чиннос буюу орлогын үндсэн их үүсвэр нь болдог иргэдийн хувьд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал сар бүр заавал төлөх хамгийн бага мөнгөн дүн нь дундаж цалингийн 40%-аар тооцогддог болсон билээ. Тэгвэл энэ хууль 7 дугаар сараас эхлэн хэрэгжихээ болсон байна. Тодорхойлбол эдгээр иргэд дундаж цалингийн 40%-аар бус өнгөрсөн жилийнхтэй адилаар буюу дундаж цалингийн 35%-аар тооцож төлдөг болжээ. Өөрөөр хэлбэл сар бүр хамгийн багадаа 5720 короныг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг байсан нь 5005 крон болж буурсан байна. Харин 2026 оны 1-ээс 6 дугаар сард хийсэн илүү төлөлтөө буцааж авах эсвэл дараа сарын төлбөрөөсөө хасуулж болох юм байна. Праг хотод олон тооны зам засварын ажил 7 дугаар сараас эхлэх бөгөөд зарим нь 130 хүртэл хоногоор үргэлжилнэ. Прагийн томоохон автозамууд болон метро, трамвай зэрэг нийтийн тээврийн замуудыг хэсэгчлэн засах тул урт болон богино хугацаагаар хаах юм байна. Тиймээс дараах автозамаар зорчих бол замын хөдөлгөөн эрс удаашрах эрсдэлтэйг тооцоолж замд гараарай. Үүнд Вацлав Хавел олон улсын нисэх буудлын руу явах хугацаа засварын улмаас ойролцоогоор 30 минутаар нэмэгдэнэ. Ялангуяа хувийн тэрэг болон дуудлагын таксигаар явах тохиолдолд төвчрөх магадлал өндөртэй тул нислэгээсээ хоцрохгүй тулд
нийтийн тээврээр зорчихыг зөвлөжээ. Магистрала буюу Праг хотын төвийн гол замын засвар 7 дугаар сараас эхлээд 126 хоног үргэлжлэнэ. Энэ үеэр тус замын урсгал тус бүрт зөвхөн 2 игнэгээр зорчих боломжтой. Харин Кибельска гудамжинд 7 дугаар сарын 2-оос 8 дугаар сарын 15 хүртэл зөвхөн 1 игнэгээр зорчино. Чехийн төмөр замын зорчигч тээврийн үндэсний компани České dráhyгийн зуны тасалбар худалдаанд гарлаа. Энэхүү тасалбарыг худалдан авснаар та тасалбарын хүчинтэй хугацаанд Чех дотроо České dráhyгийн галт тэргээр хязгааргүй аялах боломжтой. Зуны тасалбар нь 7 ба 14 хоногийн гэсэн хоёр төрлөөр худалдаагдаж байна. 7 хоногийн тасалбарын үндсэн үн 1390 крон бол 14 хоногийнх нь 1990 кроны үнэтэй. Тасалбарыг 7 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 30-ны хооронд CDC-CZ вебсайтаар болон MovieVlog аппликейшнээр авах боломжтой. Дараагийн мэдээтэй хамт байгаа үзэгч сонсогчдод баярлалаа. Ингээд мэдээнийхээ төгсгөлд 7 дугаар сард Праг ба Чехийн бусад хотод үнэгүй үзэж болох зарим үзүүрийн талаар мэдээллийг хүргэе. Захарада Стракови Академие буюу Страки Академийн цэцэрлэгт хүрээлэн бямб гараг бүр олон нийтэд нээлттэй. Страки Академи хэмээх Нео барок маягийн ордонд өдгөө Чехийн засгийн газар байрладаг. Харин цэцэрлэгт хүрээлэн нь жил бүрийн 4-өөс 10 дугаар сарыг дуустал бямб гараг бүр 10-аас 18 цагийн хооронд олон нийтэд нээлттэй. Энэ жил тус цэцэрлэгт хүрээлэнд Цэста Републики буюу бүгд найрамдах улсын замнал хэмээх үзэсгэлэн тавигджээ. Чехийн парламентын дээд танхим буюу Сенатын байрладаг Валденштейн ордны доторх зарим хэсгийг бямб гараг бүр 9-өөс 15 цаг 30 минутын хооронд үн төлбөргүй үзэх боломжтой. Харин тус ордны цэцэрлэгт хүрээлэнд ажлын өдрүүдэд өглөө 7-оос орой 7 цагийн хооронд, амралтын өдрүүдэд өглөө 9-өөс орой 7 цагийн хооронд үн төлбөргүй орох боломжтой. Валденштейн ордон болон түүний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн 7 дугаар сар гэлтгүй жил бүрийн 4-өөс 10 дугаар сарын хооронд дээрх хуваарийн дагуу нэвтрэх боломжтой. Чехийн ихэнх том хотуудад зуны улиралд үнэгүй кино гаргадаг задгаа театрууд ажилладаг. Хэрэг та өөрийн амьдарч буй хотод ийм театр байдаг эсэх ямар хөтөлбөртэй байгааг нь мэдхийг хүсвэл Letniaky.cz сайт руу ороод үзээрэй. Эндээс зуны задгаа кино театрын хуваарийг аймаг төс бүрээр нь харах боломжтой. Хэрвээ энэ сайтаас та хайсан хотоо олж чадахгүй бол интернетээс Letnikino гэд араас нь хотынхоо нэрийг бичээд хайхтал хангалттай. Харин Прагт кино үзэх задгаа театр хайж байвал Kinobus.cz сайт руу мөн орж үзхийг зөвлөе. 21 дахь удаагийн Bohemia Jazz Fest Jazz хөгжмийн наадам 7 дугаар сард Чехийн хэд хэдэн байршилд болно. Тодорхойлбол 7 дугаар сарын 14-нд Праг хотод Pražský hradын Královská záhradад, 15-нд Pilsen хотод Josef Kajetan Týli нэрэмжит театрт, 7 дугаар сарын 17-нд Prahatice хотын Veľké námestíd, 18-нд Hlboká nad Vltavou хотын Námestie Československé armády, 7 дугаар сарын 20-21-нд Brno хотын Moravské námestíd тус болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Bohemia Jazz Fest.cz сайтаас аваарай. Театрын урлагийн хамгийн анхны хэлбэр болох гудамжны театрын Zadviershmy буюу хаалганы арт фестивал 7 дугаар сарын 14-өөс 19-ний өдрүүдэд Прагийн Vystavište болон Mariinsky námestíd болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Zadviershmy.cz сайтаас авах боломжтой. 21 дахь удаагийн Прагийн ардын урлагийн өдрүүд 7 дугаар сарын 17-наас 18-ны хооронд үргэлжлэнэ. Энэ үеэр Прагийн төвөр буюу Ovocny Trh, Námestie Republiky, Staromniestské námestie зэрэг байршлуудад зөвхөн Чех төдийгүй Европ, Аз, Африкийн олон орны ардын дуу, бүжиг, хөгжмийн тоглолтууд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Prague Folklore Days Facebook хуудасаас авах боломжтой. Pražský hradын урд цэцэрлэгт хүрээлэнд жил бүрийн 100 үлээвэр найрал хөгжмийн тоглолт зохион байгуулагддаг. Энэхүү уламжлал нь 1843 оноос хойш тогтжээ. Энэ жилийн концерт нь 7 дугаар сарын 25-ны үдээс өмнө 10 цаг 30 минутаас 12 цагийн хооронд үргэлжлэнэ. Дараагийн мэдээтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзлаа. Түр баяртай.